Kaoru Hanawa Rinto Saku манганы 2 дугаар бичлэг тавтай морил. Миний дуртай манга таандаа ч гэсэн таалагдсанд ихээхэн баяртай байна. Тэгэхээр шууд бичлэгтээ орцгоё. Сүүлд манай залуусын сургуулийн үүдэнд нэг жижигхэн охин хүлээж угаар дууссан байгаа. Бичлэг маань тэр үйл явдлаас нэг хэсэгхэн мөчийн өмнө эхэлнэ. Нэг Ринтарогийн найз нь ширээнийх нь урд суужингуудаа гомдолж байхын дэрэлдэ. Би энэ Кикёгийн сургуулийн охтуудыг үнэхээр ойлгохгүй байна. Үргэлж бидэндээ таарангуудаа муухай арах юм гэж гомдлно. Үүнийг мэдсэн бол энэ сургуульд ирэхгүй байсан юм гэж хэлж байхан дээр. Энэ залууг Шохэй Усамиг нэ. Ринтарогийн найзуудын нэг нь. Тэгтэл тэдний хажуунаас чи угаасаа энтгэхээс өөр сургууль тэнцээгүй үстэй гэж хэлхэн дээр. Мөн л Ринтарогийн найзууд болох Аята Ёрита болон Саку Нацусава хоёр байгаа. Нацусава хэлэхдээ яаж жодсон тийм гүнжнэрийн сургууль бидэн шиг тэнэг нөхдүүдийн сургууль руу сайхан андна гэж байхгүй үстэй гэхэн дээр. Энэ нь яг л ус тос хоёрыг холж байгаатай адилхан гэдэг хэвгүй юу? Тэрээр Ринтаро хөшгөний цайн байхыг харсан Каорокогийн талаар бодноо. Би тэрийг сандарсандаа хөшгөө хаажчихсан. Яг одоо намайг үзий ядж байгаа да. Заваангээ бодчихсон доо гэд айгаастай. Ингэснээс Ринтаро чи ягаад хөшгөө хаажчихсан юм? Чуг нь хаадгүй үсттэй. За угаасаа Кикёгийн сургууль руу харсан ч нэг сайн зүйл байхгүй дээ гэж хэлэхэд нь Ринтаро тийм биш гэд чирээгээ зөхөө босоод ирдэг. Энэхүү үйлдэлд нь найзууд нь балмагджээ. Энэ одоо гинт яачих вэ гэсэн царай гаргаад зогсож байна. Юу ч вэ. За би цонхоо нийчээ гэдэг Ринтаро цонхоо нээдэг. За тэгснээр бидний хүсэн үлээсэн нөгөө нэг гоё үйл явдал ч эхэлнэ. Сургуулийн өвдөнд бөөн залуус манай ээж хажуугаар нь зөрөөд али юу болоод байна гэд гартал нэг охин зогсож байгаа. Ринтаро ч гэсэн харсандаа бүр амар гайхнаа. Вагури ч гэсэн хөрх үсмэсээ орлжчихсан хүлээж яадаг. Тэгтэл манай нэг залуу энд яагаад Кикёгийн охин зогсож байгаа гэд нэг амар уурлаад дайрхан дэр. Тэгээд болоогүй чи одоо хэнийг хүлээгээд байгаа гэхт нь Ринтаро хойноос нь гарч ирснээр малгаараас нь татдаг. Усами болж үзээ гэж хэлнэ. Найзынхаа хийсвэлд Ринтаро уушлахгүй байна. Каороко ч өдөөс нь зүгээрээ л гэж хэлнэ. Тэгэхээр энэ охин манай сургуулаас нэг хүн хүлээгээд байгаа юм уу? Би ч гэсэн найз охиндоо болмоор байна гэд нөгөө Усами уйлаад байдаг. Ринтаро ч ашгүй найз нь тэнэг байгаад баярлнаа. Үгүй бол энэ хоёрыг одоо мэдчихэж штэ. Гэтэл Кикё сургуулийн охид Каороко тэнд юу хийж байгаа юм бэ гэд гүүгээ түрээд ирнэ. Чи энд байж болохгүй. Эднэр чинь аюултай хурдхан эндээс яв гэхт нь үгүй би гэж хариулахын завдалгүй аваа явцдаг. Усамич та нар ядаж уушлахгүйгаач гэж хэлхийн завдлыг гарын цогсноо яваад өгдөг хгүй юу? Яг л нөгөө нэг тийм өмхийрсэн юм харж байгаа юм шиг л нүдэрээ харж байна. Усами залуу маань зорилсон хэвээр байна шүү. Би энийг чинь мартахгүй дээ гэсээр л үлдэнэ. Ингэснээр манай хоёр яг уулзах гэж байхад нь тэгэл хоёр талаас нь салгаал аваа явчихж байгаа юм л да. Ринтаро маань энэ үйл явдлаас их зүйл бодчихээ. Тэр арай намайг хүлээж байсан юм биш байгаа. Үгүй арайч тийм баймааргүй. Гэхдээ яагаад би баярлаад байна вэ гэд өөрөө гайхчихдаг. Манай дөрвөн найзууд цугтаа караокед иржээ. Ринтаро чи юм дуулах уу гэж манай залуу хариулахгүй. Яагаад гэвэл Каороко үүдэнд нь ирсэн явдалд одоо Ринтарогийн толгойг дүүргэжээ л байгаа даахгүй юу? Тэрийг нь Нацусава гэд манай залуу анзаарчихсан дээрээ. Тэгээд шууд Ринтарогоос асуучдаг байхгүй юу? Чамд саяхан нэг зүйл болсон биз дээ гэд асууна. Нацусавагийн асуултыг ч гэсэн Усами дэмжиж нэрэл тийшүү чи саяхнаас их л хачин байгаад байгаа. Чанд яалчгүй л нэг зүйл болж гэж ер нь асуултаа тулгаад байдаг. Тэгээд ч болоогүй бүр чиний наад дугчин яаж гисэн юм? Хаана гэмтэж гисэн юм гэж асуугаад Ринтаро гинэт Каорокогийн талаар боддог л доо. Даанч Каорокогийн тэр гинэн байдал нь бодогдоод эднэрт хэлэх нь баг буруу гэж дүгнээд хэлдэггүй байхгүй юу? Би хэлсэн шүү дээ guys. Би зүгээрээ гэд. Найзууд нь ч гэсэн бас нэг орлогоо тоолго өнгөрөөжээ. Гээл явна. Ринтаро маань чавс өөрөө сайн залуу юм болохоор Нацусава санаагчийн завсан дуудлаарэ гэн. Тэд ч Каорокогоос гарч Ринтаро гэртээ иржээ. Гэтэл тэдний кафены гэрэл нь одоо хүртэл асаалттай байхан дэр. Ринтаро маань ч гайхчихсан энэ одоо яагаад таагаагүй байдаг вүлээ. Өдөд ямар ч зочин байхгүй хаачих тагтаа гэд бодоод орсон чинь мэдээж Каороко сууж байхан дэрээ. Ринтаро хүн ашгүй хүрээд ирлээ гэсэн байдалтай тосч авдаг. Вагури-сан яагаад энд байгаа юм бэ гэж хэлхийн завдалгүй өнөөдрийн явдал уучлаарай гэж орилхон дэр. Би чамтай уулзах гэж байгаад өөрийн мэдлгүй хоёр сургуулийн хооронд тэрүүл үүсгэчихлээ. Тэрнээсээ л ер нь уучлахгүй байгаа юм байлээ л дээ. Манай залуу сандарчсан зүгээрээ би өөрөөсөө уурлаагүй зүгээр гэж хэлж байгаа үеэр нь ээж нь гарч ирээд яа Ринтаро чи одоо л ирвүү. Вагури-сан чамайг өдөржингөө түлээсэн юм штэ гэж хэлдэг. Ээж нь ч тэгээд нөгөө үлдсэн хэдэн амттангаа гаргаж ирж Вагурийг дайлахаар болноо. Манай залууч тэр санааг нь дэмжиж Вагури-сан хоёулаа хамт эцгээе гэж хэлнэ. Та нарын мэдхээр Вагури маань юу мэдж явахдаа бүр амар хөөрхөн л та өөрөөс нь од цэцэгс үсрээл. Тэрхүү Каорокогоос гарч од цэцэгсэн Ринтарог очиж мөргөөл бүр кино энэ хоёр бүр. Каороко Ринтарогоос асууж гин л дээ. Нөгөө нэрээ найз чинь зүгээр үү гэхэд
Усами юу? Тэр зүгээрээ тэр баргийн өмнө шархалахгүй гэж хариулхан дээр. Каварока өөдөөс нь үнэндээ би чамайг харахыг хүссэн юм аа гэж хэлэхэд нь би ч гэсэн чамайг сургуулийн үүдэнд хараад баяр гэж гасчихнаа. Баяраа? Юу гэсэн юм бол гэд Каварока тодруулж асуухт нь уг нь Ринторо Каварокаг сургуулийн үүдэнд ирсэн байхыг нь хараад уг нь баярлсан байлаа л дээ. Таас тэрийгэ хэлхээс ичээд юу ч үшээ зүгээр мартчихаа бүгдийг би юу ч хэлээгүй шүү гэхэд нь Кавароко би мартмааргүй байна гэж хэлснээр хоёулаа бүр ичиж орхиноо. Хоёулаа айхтар иччихсэн бялуу амттай байна. Тийм ээ амттай байна гэд хажуу дэжигээ хараад яриад байдаг. Тэр үеэр Ринторо Кавароког энд ирснийг хараад гайхснаа хэлдэг л дээ. Би чамайг ахиж энд ирэхгүй гэж бодож байлаа. Яг тэгвэл оюутлангийнхан сургууль тийм штэ гэл. Чи Кикогээд мондөг сургуульд явдаг. Би Чидоригээд нэг бүтэхгүй нөхдүүдийн сургуульд байдаг. Тиймээс ер нь надтай энд ингэж цагийг өнгөрөөх хэрэг байхгүй гэж хэлждэг байхгүй юу? Манай Ринторо болохоор энэ хоёр сургуулийн хооронд ерөөсөө болж үтгэхгүй болохоор тэгээд энэ охиноосоо ер нь зай бариад байгаа гэх юм уу? Гэхдээ яг зай бариад байгаа юм ш. Тэгэхээр нэг жоохон айгаад байгаа л гэж хэлэхэд зогсох юм байна. Ринторо ийм бодон суухад гинэт Кавароко би үнэндээ чамайг Чидорид явдагыг хараад баярлсан гэж хэлдэг байхгүй юу? Тэгснээр Ринторогоос хариулт сонсолгүй орой олчихсаа би ингээд явлаа гэд яваад өхөн тэр. Ринторо маань юу хийснээ ухаарчээ. Вагирисан хүлээж вэ гэхэд нь би өнөөдөр Ринторо хүний талаар их зүйл мэдлээ. Белугаар дайлсанд баярлаа гэд яваад өгнө. Каварока хаалгаар гарах үедээ үнэхээр хүүдэн царайтай нэг нүдэн өвчгсөн юм шиг л гараа явна. Тэрийг нь мэдээж манай Ринторо харж таарнаа. Ринтороч буцаа ширээрөөгөө хартал нөгөө нэг цай белуу ороош дуусгаагүй. Ер нь бол ингээд шархлуулаад явуулсан болоод байгаа байхгүй да. Дөрөөр ээж нь дууднаа. Ринторо Огурисан хайрчсан уу гэтэл манай залуугийн царайг хартаа. Ринторогийн ээж нь сандраач авс "Хөөе зүгээрөө би арайгаас төрөөлөөгүй шүү дээ" гэж хэлдэг. Тэгээд Ринторогоос тодорхой зүйлсийг асуух гэж үзнэ. "Алив Ринторо, жоох наашаа ойрчвэ" гэдэг. Шууд манай Ринторог няслаад авах нь тэрдээ. Ринторо шүр өвдсөндөө газар хөвтөөд өгнө. Хичнээн хүчтэй ээж жийс. За тэгэхээр ихний зүйл. Чи одоо Огури цааны араас явна. Ийм харанхуй шөнөөр охин хүүхдийн ганцаараа гин явуулах аюултай үсттэй гэж хэлдэг. Ринторо маань үнэхээр гимсэн байдалтай би Огури цааныг тэр уг нь надтай уулзаад баяртай байна гэж хэлсэн. Гэтэл би гээл өөрөө яаж байгааг мэдэхгүй. Би одоо юу буруу хийсэн болоо гэсэн шиг байж байна. Ер нь яагаад Огури-сан намайг ингэж харахыг хүсэж байна вэ гэж ээжээсээ асуудаг. Чамайг хүмүүс гадна талаараа шөмлөхт нь чи хэтэрхий их юм бодоод байна гэж ээж нь хэлдэг хгүй юу? Огури-сан чамайг Чидорид явдаг гэд царайны хурил нь өөрчлөгдсөн үү гэж асуудаг. Ер нь Ринторо чи ер нь Огури цаанаас юу харахыг хүсдэг юм бэ гэж нэмэж асууна. Ринторо маань чавс дотроо болохоор над шиг ийм заваа юмтай хамт байхыг харвал ингээд ер нь түүний нэр хүндэд муу л гэж бодсон юм шиг байгаа. Яагаад гэвэл энэ хоёрын сургууль нь тийм их ялгаатай тий? Ринторо ийм бодсоор ээжтэй ямар ч үг хариулсангүй. Ээж нь шууд чи яхаараа хариулдгүй ингээд шанаанд нь тавина даа. Үүгээр Ринторо маань ашгүй нэг ойлгосон бололтой байдгийг. Ээжээ баярлаа гэхэн тэр. Ингэснээр маргааш өдөр болж Кавароко сургуультай ирж байдаг. Гэтэл сургуулийн үүдэн та нар хийн зогсчихсан гэж бодно. Манай Ринторо зогсоод хүлээж байлгийн да. Өчигдөр ээжээсээ нэг шанаа амссан биш. Манай залуу хазар дээр ахиад нэг лент наацсан байна. Каварокоч царайчин гимчсэн юм уу гэж асуухт нь Ринторо шууд өчигдөр чамайг шархлуулсан бол уучлаарай гэж эр хүн шиг хэлнэ. Намайг шархлуулсан гинэ гэж Кавароко асуухт нь чи өчигдөр манайхаас явахдаа үнэхээр гонигтай царай гаргацсан байсан. Тиймээс л гэж хариулна. Кавароко шууд л үгүй гэж орилонгоо нүрээ дараа суухан тэрдээ. Ринторо сандраад яасан бэ гэж асуухт нь Кавароко болохоор өчигдөр тийм царайгаа харуулсан дээр нь ичж байгаа юм шиг л байлаа л дээ. Тэгээд өчигдөр юу ч хэлэлгүй явсандаа уучлаарай гэж Ринторогоос уучлалт гуйдаг. Ринторо ч гэсэн өчигдөр тэнийг зүйл ярьсандаа уучлаарай гэж хэлдэг. Үргэлж энэ хоёр сургууль ингээд нэгнээ үзэхгүй байгаад байсан нь манай залуугийн толгойд ингээд дасал болоод орцсон гэх юм уу та. Тиймээс тэгэл өөрийгөө удахгүй үзэн ядагдандаа гэсэн бодолтой Каварокод өчигдөр тийм зүйл хэлсэн байхгүй юу? Даанч тэгээд ээжийн шанаа гэдэг үнэхээр хүчтэй юм. Манай залууг ухааруулсан л та. Шууд л Каварокод би үнэндээ чамайг харсандаа үнэхээр их баяртай байсан гэж хэлгэн дээр. Кавароко ч эдгээр үгсдэн ичингээ баярлаж тэгээд энгийн нэг Каварокогийн төрхтөд ордог л доо. Ер нь манай Каварокогээд охин инээж байхдаа л хамгийн хөөрхөн шүү дээ. Тэгснэ гинэт сэргэж босч ирснэ. Намайг Кавароко Огури гэдэг хэлдэг байхгүй юу? Харин чамайг Ринторо цөмөөгэй гэдэг. Тиймээс энд Кикё байна уу, Чидори байна уу ямар ч хамаагүй. Миний мэдхийг хүссэн ганц зүйл бол Ринторо чи юм шүү гэж хариулхан дээр. Бас болоогүй манай хоёр хөөрхөн нэгнийхээ утасны дугаарыг солилцоод авна. Ингэснээр хичээлийн цаг болж манай залуу цонхны хажууд ирээ суучхна. Цонхны цаанаас баяртайгаар инех тэр нэг охин хийм болоо. За тэгэхээр залуусаа энэ бичлэг маань үгээр дуусч байна. Энэ үрдэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.
Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай.